Сайн байна уу? Эрсдэл үгийн заяа мэдчилж байна. Та бүхэнтэйгээ энэ удаагийн бичлэгээрээ уулзч чадаа маш их баяртай байна. За ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ нэг зүйлийг ярилцъя гэж бодож байна. Би нэг сайт дээр одоо нэг хүний бичсэн байсан ингээд олж уншсан. Тэгээд тэрний дараа бол нэлээ одоо их юм бодогдсон л доо. Тэгээд энэ талаар би бас ингээд өөрийнхөө бодлыг хэлэх юмсан гэж их бодсон. Тэгээд тэр тухайгаа ингээд та бүхэнтэйгээ хуваалцъя. Юу гэж бичсэн байсан бэ гэдэг тал дээр ингээд та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэгээд яг ямар сайт дээр хэн гэдэг хүн бичсэн бэ гэдгийг бол би хэлэхгүй. Зүгээр яг зарим хүн харах нэг нь харсан байх гэж бодож байна. За энэ дээр юу гэж бичсэн байсан бэ гэхээр муусаа японочууд хүүхдүүдээрээ бас сургуулийнхаа хэртэй шалаа угаалгаад байдгийн байна лээ. Бас л бурангуй юм аа гэд бичсэн байна. Тэгээд энийг одоо уншаад миний хувьд бол их зүйл бодогдсон. Тэгээд энэ ийм одоо тал дээр би өөрийнхөө бодож явдаг, өөрийнхөө хэрэгжүүлдэг зүйл маань юу вэ гэдэг тал дээр ингээд та бүхэнтэйгээ өөрийнхөө одоо YouTube сувгаар хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгэд одоо сүүлийн үед болохоор үнэхээр маш олон монголчууд гадагшаа гарч ийн тийм ээ. Одоо Европын орн, Азийн орн, Америк гэл одоо баг явахгүй газар байхгүй болсон байна тий. Манай монголчууд бол тийм ээ. За ингээд ялангуяа одоо Солонгос руу их явж байгаа, Австрали руу их явж байгаа. Тэгээ сүүлийн үед одоо Япон руу, Америк руу гэдэг ингээд их явж байгаа. Тэгээ Европын орнууд руу явж байгаа тийм ээ. За ингээд бид нар тэгэхээр зарим хүмүүс нь тийм ээ одоо тэнд очиод үнэхээр одоо амьдралынхаа аргыг олоод одоо тийм ээ тэр улсынхаа одоо аз хувьшгийг хүртээд ингээд сайхан амьдрал олсод байгаа. Зарим нь болохоор тийм ээ одоо нэг л амьдрал нь болж өгөхгүй, бухимдалтай, стресстэй, олсон мөнгө төгрөгч байхгүй гэдэг ингээд янз бүрийн л одоо амьдралтай хүмүүс байгаа хаа гэж бодож байна. Тэгээд энд тийм ээ одоо бид нар нэгэн тал одоо бид нар тэр улсыг сонгоод тэр улсад очсон байгаа. Тэгээ бидний одоо хоёр дагч тийм ээ суугуул орн болчихсон байгаа тийм ээ. Тэгээд би одоо Монгол орн гэдэг маань миний эх орн бол би одоо энд амьдарч байна гэдэг маань аль нэгэн гадаад улсад амьдарч байна гэдэг маань миний одоо тийм ээ хоёр дахь эх орн буюу суугуул их нутаг болцсон байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ бид нар чинь тийм ээ эх орноосоо дайжаад өөр газар очсон байгаа мөртлөө муусан одоо солонгосчууд, хятадууд ч гэдэг юм те одоо японочууд, америкчууд ч гэдэг юм янз бүрээр одоо ингэж тухайн орноо ингээд тийм ээ элдвэр хэлэх тийм одоо комментууд ч мессежүүд бас байдаг шээ тийм ээ. Тэгээд иймэрхүү одоо мессежүүдийг харахаар миний хувьд бол маш их харамсалтай санагдав л да. Яг л нэгэн л одоо тэр орныг сонгоод би энэ оронд амьдран сурна гэдэг юм тийм ээ одоо хөдөлмөрлөн гэд ингээд ирсэн байгаа тохиолдолд тэр орноо одоо муугаар харах, тэр орны соёлыг одоо хүндлэхгүй, тэр орны тийм одоо дүрм журмын даахгүй ийм байх юм бол тэнд очиод амьдарч байгаа бид л өөртөө хохирох бахаа гэж боддог. Яагаад гэвэл сэтгэл санааны хувьд ч гэсэн стресстэй тийм ээ дасан зогцож чадахгүй, олсон мөнгө төгрөгч байхгүй ч гэдэг юм те. Ийм байдлаар хайрын одоо цаг хугацаа, хайрын амьдралаа одоо алднаа гэсэн үг ээ. Тэгээ миний бодлоор бол яг энэ хүний одоо комментэд юу гэж одоо хэлмээр байна гэхээр хүүхэд гэдэг бол тийм ээ гэртээж бай, сургууль дээрээч бай. Хөдөлмөрлөж тийм ээ өөрийнхөө тэр одоо хийсэн зүйлийнхаа үр шимийг харж урам зориг авч ингэж байх юм бол хүүхэд бол маш одоо зөв сэтгэлгээтэй, хөдөлмөрч тийм ээ сайн хүн болж өсгөө гэдэгт бол би эргэлзэхгүй итгэдэг. Тэгээ японочдын хувьд ч гэсэн одоо магадгүй тийм ээ одоо хүн болох багаасаа хүлэг болох унганаасаа гэдэг шиг багаасаа тийм ээ эргэн тойрноо цэвэр цэмцгэр байлгая. Өөртөөхөө муухай болгосон нэг өөртөө цэвэрлээ. Өөртөө эргэн тойрноо тийм ээ ариг гамтай хэрэглэг гэдэг утгаар нь одоо хүмүүжлийн тэр утгаар одоо хүүхдүүдэд гэж багаас нь сургуулаа, ангиа одоо цэвэрлүүлдэг байхаа гэж бодож байна. Тэгээ хүн бол одоо тийм магадгүй том болол баг багт нь одоо ерөөсөө юм хийлгэж болохгүй том болоод эн чинь угаасаа л хийгээд эхэлнэ гэж бас зарим хүмүүс боддог байх. Гэтэл тийм биш байдаг тийм. Багаасаа юм хийдгүү хүн бол том болоод хийнэ гэж байхгүй. Яг л одоо багынхаа тэр одоо муухай ааштай. Тэгээ том болоо гайгүй болохгүй. Юм хийж чадахгүй.
ээж аав нөө чи байж жоох юм чинь байж за чи жоох юм чинь байж гэдэг ингээд юм хийлгэж өсгөөгүй л том болоод хийж чадахгүй мэдэхгүй биеинд нь дасаагүй өөр хин нэг хийх байх гэд бусдыг хараа сууж идэг ийм одоо хүн болно. Багасаа гэртээч бай, сургууль дээрээч бай тийм ээ. Очсон газартаа өөрийнхөө эргэн тойрныг цэвэрлээ зэгцлээд сурсан хүн бол ирээдүйд том болоод тийм л одоо амьдралаар амьдрын тийм эргэн тойрон цэвэрхэн цэгцтэй тийм ээ. Залхуураад байлгүй өөрөө хөдлөөд юмаа хийчдэг ийм одоо хүн болно. Тэгээд тэр хүний амьдрал бол одоо ямар нэг асуудалгүй өсөв. Тэгээд багаас нь өөрөө огт юм хийхийг хүсэхгүй эсвэл одоо огт юм хийлэгдэггүй байсан ийм одоо хүмүүжилтэй хүн бол яг л одоо тэр угаасаа бүр бие нь хөдлөхгүй байгаа юм чинь. Бие нь бүр тэгж хөдлөхийг хүсэхгүй бүр хөдлөхөөр бүр уур нь хүрээд ингээд бүр арцалцаад байдаг ийм болчих юм бол тэгэл том болоод яг л одоо тэр амьдралаараа амьдрна гэсэн. Харин ч бүр яг одоо сургуульд нь тийм одоо боловсролыг хүмүүжлийг өгж жоод нь харин ч бүр ингээд талархаж явах нь зүйтэй болов уу гэж миний хувьд бол боддог л доо. Дараагийн бас нэг одоо хэлхийг хүсэж байгаа зүйл маань юу гэхээр маш олон монголчууд гадагшаа гарч ийн. Мэдээж одоо сайхан амьдрахын төлөө тий илүү одоо амьдрал маань гайгүй байгаасаа гэж л одоо гарч байгаа байлуудаа бодвол тийм ээ гадагшаагаар сурыг, гадагшаагаар хөдөлмөрлөө одоо өөр хүмүүстэй гайгүй орчинд байлгаж гэдэг юм уу тийм ээ янз бүрийн шалтгаантай гарч л байгаа. Тэгвэл тэр одоо нийгмийнхаа тийм ээ усын уужгаа бол ёсыг дагаад тийм ээ аль болохоор хурдан дасан зогсож аль болохоор хурдан тэр дүрм журмын дагаж мөрдөж сурч тийм ээ аль болохоор тэр өөртөөш төвгүй өрөөлж төвгүй амьдрах ийм одоо дадал суралцахын төлөө одоо хичээх юм бол хэн одоо хичээн тийм ээ тэр хүн л одоо илүү тухайн тэр орондоо одоо сайхан амьдрах байхаа. Тэгхгүйгээр яг эсрэгээр тийм одоо энэ одоо муу сайн Япончууд, энэ солонгосчууд, энэ муу сайн одоо юу гэдэг орсууд ч гэдэг юм уу тийм ээ. Гэт ийм одоо хандлагатай, ийм сэтгэлтэй амьдрах хүмүүс өөрөө л ядарна. Тэр хүмүүс мэдэхгүй шүү дээ. Намайг юу гэж бодоод юу гэж хэлээ явж байгаа мэдэхгүй. Өөрөө л өөрийгөө л ядарна. Жишээлбэл Японд гэхэд тийм ээ маш олон хүн гадаад хүмүүс ирээд эдний ёс заншлыг мэдэхгүй, дүрм журм мэдэхгүй. Тийм ээ нийгэмд бол янз бүрийн одоо асуудлууд их гарч байгаа. Тэгээд тэрнээс болж одоо Япон хүмүүсийн хувьд болохоор гадаадынх нь жоохон таагүй, дургу болсон тийм хүмүүс мэдээж бүгд биш тийм хүмүүс бас хэсэг хүмүүс байгаа. Тэгээд хамгийн гол нь тийм мэдээж энэ одоо хүмүүс чинь өөрийнхөө оронд одоо тийм ээ аюулгүй 50 амгалан амьдрахыг хүсэн шүү дээ мэдээж. Тийм учраас тэнд одоо нэмэгдэж ирж байгаа гадны одоо тэр шинэ хүмүүс маань энэ орныхоо дүрмийн сайн мөрдөөд, хуулийн сайн дагаад ингээд амьдрах юм бол өөртөөч төвгүй энэ орныхонд ч одоо төвгүй аль алиндаа одоо сайн амьдарч болно шүү дээ тийм ээ. Аль ч оронд ялгаагүй ах гэж бодож байна. Анх ирж байгаа тохиолдолд хэл сайн мэдгүй одоо байх үед бол ялангуяа одоо ямар зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй гэвэл одоо минь тус гэж бол аягүй чухал. Одоо хүний яг анхны одоо тэр тухайн хүнийг үнэлж байгаа мэдрэмж тийм ээ тухайн хүнийг харж байгаа тэр одоо мэдрэмж гэдэг нь ерөөсөө тухайн хүн ямар одоо мэндчлэгээ хүнтэй одоо тийм ээ сайн мэндчлэгээ хийж гин үү тийм ээ сайн байна уу баярлаа баяртай гэх тийм ээ тухайн оронд одоо хэрэгдэг тэр мэндчлэгээний үгсүүдийг хэлдэг үгсүүдээ сайн одоо хэлж гин үү зүгээр орж ирээд дув дугаа зогсоод ингээд сайн байна уу ч байхгүй баярлаач байхгүй баяртайч байхгүй тэр ийм байх юм бол тийм ээ одоо ямар ч сайхан төрсөн байгаад ямар ч сайн хүн байгаад жоо үнэлгээ тэр хэмжээгээр доошоо буурдаг. Тийм болохоор хүнтэй одоо яг анхны уулзалт хүнтэй анхны одоо мэндчлэгээ тухайн өдрийн анхны мэндчлэгээ гэдэг нь маш одоо чухал байдаг. Ялангуяа Японд бол өглөөний мэнд, өдрийн мэнд, орой мэнд за тэгээ салхтаа үнэхээр одоо хичээлээ баярлалаа тэгсэнд баярлалаа ч гэдэг юм те ингээд мэндчлэгэнтэй сайн хэлэх юм бол хичнээн одоо тухайн орны хэлийг одоо маш сайн мэдгүй ч гэсэн энэ үнэхээр гайхалтай хүн байж штэ үнэхээр одоо зөв хүмүүжлэлтэй хүн байж штэ гэсэн ийм одоо сайхан үнэлгээг авдаг. Тийм болохоор би хэл мэдгүй би гадны хүн би ядуу бороо орны хүн ч гэдэг юм тийм өөрийгөө ингэж доош нь бодох хэрэггүйгээр за яасан ч байсан сайхан ингээд инээсгэлээд хүнтэй мэдлэл сурья. Тэгээ хүнд одоо талархсан баярлсан хэлж сурья гэсэн ийм одоо ирмэлцэлтэйгээр эхлэх хэрэгтэй л дээ. Тэгээ зарим хүмүүс одоо юу гэж бодгийг сайн мэдэхгүй. Тэгээ миний хувьд бол одоо яг одоо тухайн орныг хамгаалсан тухайн орныг одоо тэ дотоод талаас нь тийм ээ одоо сүнсэн талаас нь юм хамгаалдаг ийм одоо лус савдаг ч гэдэг юм уу тийм ээ одоо энэ нэгэн
тийм одоо бурхан шашин юу гэдэг тийм зүйл байдаг байхаа гэж би бол итгэдэг. Тухайн орныхоо тийм ээ одоо гол улс, уул ургамал одоо юу гэдгийг тэр одоо байгаль дэлхийд нь одоо талархаж, дээдэлж тийм ээ ямар нэгэн зүйл муухай зүйл хийж бохирдуулахгүй ингээд залбирч ингэж явах юм бол үнэхээр одоо тэр тухайн орны одоо ус авдаг, тухайн орны одоо тэр хамгаалдаг тэр нэгэн одоо тэр далдын хүч тийм ээ биднийг ч гэсэн одоо хамгаалах, гадны улсуудыг ч гэсэн хамгаалах байхаа гэж боддог. Тэгээ ямар нэг юм одоо муу санаал тийм муу сайн тэрнүүд, муу сайн юмнууд гэд ингэж бодох юм бол хичнээн одоо бидний нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн тэр зүйлсүүд маань ч гэсэн ямар нэг тийм тэр одоо тэр сэтгэлийн аврагаасаа болоод эгоогоосоо болоод одоо тэр тухайн ямар нэгэн зүйл одоо надад муу юм тохиолдох ч юм уу. Миний хүсээгүй зүйл болох ч юм уу. Тийм магадлал бол байж болно. Тэгээ бид нар ч гэсэн Монголд байхдаас бид нар ингээд цайныхаа дээжийг өргөөл тэр хайрхан, энэ хайрхан ингээд нутаг усандаа одоо залбирлаа өргөөл тийм ээ. Одоо гэр бүлийн минь одоо хамгаалж өгөөрэй. Тэгээрээ ингээрэй гэл ингээд тэр тухайн одоо ус савдгаа уул усаад шүтдэг шүү дээ тийм ээ. Гадны оронд ч гэсэн очиод тухайн тэр одоо улс орныхоо тийм ээ одоо тэр ус савдаг, хамгаалдаг ямар нэгэн тэр далдын тэр зөвлөлийн ч гэсэн одоо ингээд тийм ээ. Зөвлөлтөн ч гэсэн ингээд залбирч одоо энэ орны одоо хувь шиг хүртээд явж байна. Баярлалаа. Энэ газар орныхоо одоо тийм ээ ус савдагт одоо тийм ээ баярлалаа ч гэдэг юм уу. Тэгэхээр манай одоо гэр бүлийг хамгаалж өгөөрэй. Тэгэхээр энд одоо байх хугацаанд минь биднийг одоо хамгаалж өгөөрэй. Үр хөвгт маань сайн байх болтугай. Гэр бүл маань сайн байх болтугай. Ажил үйлс маань сайн байх болтугай. Гэт ингээд өөрийнхөө одоо гэр бүлийг өөрийнхөө амьдралыг ингээд даатгаа залбираад ингээд явах юм бол тийм ээ яг тухайн газрыг одоо хамгаалдаг ямар нэгэн тэр далдын тэр зөвл гэдэг бол бас биднийг ч гэсэн бас хамгаална гэдэг те намайг ч гэсэн хамгаална гэдэгт би бол итгэдэг. Тийм учраас одоо хааж явсан тэр тухайн тэр газрынхаа байгаль ус ургамлыг бохирдуулахгүй цэвэр цэмцгэр байлгаад сайхан одоо залбираад дээдлээд ингээ явах юм бол тухайн орны одоо тэр хувь шиг ч гэсэн дотоод гадаад аль ч талаараа бид нар одоо тийм ээ хүртэж чаднаа. За манай зарим үзэгчид намайг одоо тийм ээ Монголдо биш гадаад байдаг гэдгийг мэддэг бах. Тэгэхээр би бол одоо яг өдөр болгон тийм ээ одоо энэ өөрийнхөө харж байгаа эргэн тойрныхоо уул ус ургамал гол одоо бүхий л зүйлтэй ингээд тийм ээ алхаж явтаа эсвэл ингээд одоо ингээд өнгөрөөд явтаа баян одоо баярлалаа талархлаа үргэлж одоо намайг манай гэр бүлийг хамгаалж өрөвчдүүдийн маань хамгаалж ядагт баярлалаа. Тэгээ цаашдаа ч гэсэн бас хамгаалж өгөөрэй. Үнэхээр үзэгсэнтэй сайхан юм аа гэх тийм ээ. Ингээд бясалгал маягаар ингээд дандаа алхаж явтаа ингээд ингэж хэлж талархаж ингээд одоо ярьж байгаа юм шигээр ингэж алхаж явдаг л да. Тэгэхээр ингээд эергээр бодоод эергээр хараад явхаар сэтгэл ч гэсэн гоё эерэг өөдрөг болоод нэг л гоё ингээд тийм ээ халуун дулаан хамгаалтанд байгаа юм шиг ийм одоо мэдрэмж төрдөг л дөө. За тэгээ миний хувьд тийм ээ өөрөө юу бодож юу бясалгаж явдгаа одоо ингээд та бүхэндээ одоо энэ бичлэгээрээ бас ингээд оруулъя гэж бодож байна. Одоо надтай адилхан тийм ээ одоо энэ зүйлийг бясалгая гэж байгаа хүн байх юм бол тийм ээ ингэж бас бодж болно. Энэ устдаа баярлалаа. Энэ хотдоо баярлалаа. Тухайн одоо яг амьдарч байгаа улсынхаа, хотынхоо, хорооныхоо ч тийм ээ нэрийг хэлээд ингээд баярлалаа гэж би одоо хэлэх дуртай. Энэ устдаа баярлалаа. Энэ хотдоо баярлалаа. Аз жаргалтай сайхан амьдарч байна. Баярлалаа. Эрүүлэн сайн сайхан амьдарч байна. Баярлалаа. Үргэлж хамгаалж тэтгэж байдагт баярлалаа. Бүх зүйл сайхан болноо. Бүх зүйл сайхан болноо. Тэгээ манай гэрээ ойрхон одоо юм гол урсгалтай. Тэгээ тэр голынхоо хажуугаар гарахтаа тэр өдөр одоо сайхан байх юм бол тийм ээ. Одоо тэгэхээр одоо сайхан өдөр байлаа. Баярлалаа гэд ингээд одоо хэлэх дуртай. Тэгээд жоохон сэтгэл дундуур ч юм уу, жоохон хэцүү юм тохиолдсон юм тэр үед жоохон өнөөдөр жоохон тийм тохиолдлоо. Сэтгэл жоохон дундуур байна. Тэг надад гоё ирчвч урам зориг өгөөрэй. Баярлалаа. Тэгэхээр үзэсгэлэнтэй сайхан гол шүү гэл ингээд яг өөртөө дотроо бясалгаж байгаа юм шиг бас голтойгоо ярьж байгаа юм шиг ингэж яриад ингээд өнгөрдөг.
Тэгээд нэг мэтгэд одоо тэр шаналсан тийм ээ ботсон тэр зүйл маань нэг мэтгэд ингээ байхгүй аюугаа юм гэрэл гэгээтэй одоо сэтгэл сайхан ингээд хөнгөн болоод ирсэн байдаг л та. Тэгээд бас ингээд юм бясалгаж явдаг тийм ээ уул ус гол мөрөндөө тийм ээ ингээд энэ одоо талархаж явдаг. Энийний бас ач гавьяан болов гэж бас өөрөө боддог. Үр хүүхдүүд маань эрүүл сарвал сайн сайхан өсөж байна. Баярлалаа. Үр хүүхдүүд маань эрүүл сарвал энх тунх сайн сайхан өсөж байна. Баярлалаа. Гэр бүлээрээ аз жаргалтай эрүүл сарвал сайхан амьдарч байна. Баярлалаа. Гэр бүлээрээ эрүүл сарвал энх тунх сайхан амьдарч байна. Баярлалаа. Үргэлж тусал дэмжиж хамгаалж яадаг уул ус урмал модондоо баярлалаа. Энэ хороондоо баярлалаа. Энэ хотдоо баярлалаа. Бүх зүйл сайхан болноо. Бүх зүйл сайхан болноо. Гэж ерөөхдөө ингэж тийм ээ дотроо залбирч бясалгаж ингэж явдаг л да. Тэгээд гэхдээ заавал одоо гадагшаа гараал тийм ээ ингэж ингэн гэсэн үг биш. Ер нь одоо Монголдоо ч гэсэн Монголынхаа хаач амьдарч исэн тухайн тэр уул ус газар шорооныхоо тийм ээ лус савдаг тэр далдын тэр хамгаалж яадаг тэр зүйл талархаж бясалгаж ингэж явах юм бол тийм ээ тухайн тэр газрын маань тэр далдын хүч тийм ээ нөр лус савдаг гэдэг маань гэсэн биднийг одоо хамгаалж тийм ээ дэмжиж үнэхээр өөрийн хүнээс ялгаагүй ингэж хувь шигэ хайрлах байхаа гэж боддгоо. Тийм болохоор тийм ээ яг өөрөө ямар газар амьдарч байна гэдгээ маш сайн ингээд судлаад мэдрээд тэр дүрм журм усын уул ясын дагна гэж үг байдаг тийм ээ. Тэгээ дүрм журм тэр бүх зүйлийг ингээд аль болохоор ингээд урт нь судалж мэдээд дагаад мөрдөөд тэгээд тэр эргэн тойрныхоо хүмүүстэй минь тустай яриа хөөрөөтэй тэгээ газар усанд нь сайн одоо эерэг сайнаар залбирч бодож бясалгаж ингэж явах юм бол тийм ээ одоо бүхий л талаараа тэр аз жаргалтай эрүүл сарвал сайхан амьдарч чадна гэж бодож байна. За ингээд дуустал хамт байсан танд баярлалаа. Энэ бичлэг хэрэгтэй санагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.